Christmas Bread тавтан оролцохоно. Өнөөдөр би та нарт 7 үрийн зөгийн балтаа талах гэдгийг талахыг зааж өгье. Тэгэхээр 7 үр тарианы гэдэг нь болохоор зэрэг 7 төрлийн үр тариа орсон. Тэр 7 төрлийн үр тариагаа болохоор зэрэг ийм бүдүүн ширхэгтэйгээр ингээд нутгалсан байгаа. Тэгэхээр ойртуулаад ингээд харуулъя. Гурилыг бодох юм бол ингээд хамаагүй юм бүдүүн ширхэгтэй байгаа. Анзаарч байгаа бол тэгээд энэ 7 төрлийн та нар өөрсдөө янз бүрийн үр тариануудыг холиод хийж болно. Би болохоор зэрэг ийм Bob's Red Mill-ийн 7 hot cereal гэдэг ийм гуттай үр тариаг ашиглаж байгаа. Тэгээ энэ дотор юу орж ийн гэхээр зэрэг улаан будаан, гурил орж ийн, хөхтрааны тэгээд арвай орж ийн, бор будаа, авьяас гэх мэтчлэн энэ олон төрлийн будаанууд орсон байна. Тэгэхээр та нар өөрсдөө дураараа зохиогоод хийж болно. Бэлэн ийм бэлтцэн гурил аваад хийж болно. Тэгэхээр энийг ингээс халуун усан дэвтэхээр энийг ингээ хөгөөд хөвсөгээд ирдэг. Тэгээ талах хийхээр зэрэг хийсэн талханууд ингээ зүсмэнд нь ингээ харах юм бол тэр олон янзын үр тарианууд нь ингээ харагдчихдаг юм гоё амттай талах байгаа. Тэгээ зөгийн балтай бас өндөг ордог. Тэгээ маасл тос ордог. Тэгэхээр маш амттай талах. Та нар ингээ энэ жорыг дагаад хийгээд үзээрэй. Тэгээ энэ жоронд орж байгаа зүйлийг аль нь ч та нар өөр холуураар өөрчилж болно. Хэрвээ дэндүү их чихэрлэг санагдаад байх юм бол чихэрлэг зүйл нь хасчих болно, багасгаж болно. Тэрхийх давстай ч юм уу баг давстай ч юм уу өөрсдийнхөө ингээд амтанд тааруулаад ингээ өөрчилж болно. За тэгэхээр энэ 7 төрлийн үр тариатай зөгийн балтай талхаа яаж хийхийг сурцгаая. За энэ бүдүүн ширхтээ үр тариа маань иймэрхүү мэйгтэй харагдаж байна. Энийгээ савн дотор игээ дээр нь сайхан буцалсан халуун ус хийгээд өрөөний температурт цаг гараа ингээд дэвтэгээд энэ хөрөөд нэг өрөөний температурт орох дээр зэрэг талхаа зурж эхэлнэ. Тэгэхээр жижигхэн савн дотор ус хийгээд усан дээрээ хуурай хөрөнгөө цацаа дээр нь чимэх элсэн чихэр хийгээд сайхан найруулад ингээ орхичин. Нөгөө дэвтээс өөр маань ингээ дэвтээд ийм сайхан болцсон байна. За том савнд болохоор тоос, маасл, хоормог, тэгээд зөгийн бал, давс, өндөг орж байгаа бүх жорн орцоо найруулаад дээрээс нь дэвтээсэн үрээ. Тэгээ хамгийн сүүлд нь болохоор нөгөө хөрөнгөнийхөө зургийг хийгээ сайхан гутгаад сайн найруулж агаад тэгээд хуурай гурлаа хийн. Би ингээ хэмжигдсэн болохоор зэрэг шууд ингээд ихэхээр нь хийж гин. Түүнээсээ талаагаар нь хийж зураад аанда ингээ савнаасаа салаад ирэхээр нь зэрэг гурил цацсан гадаргуу дээр гаргаад гараараа зурна. Энэ бол нэлээд тийм гарт их наалддаг зурмаг. Тийм учраас нэг хоолны халбаг хэрэгтэй баг багаар нь гурил хийгээд сайн нийлтэлнэ 3-5 минут сайн ухаад тэгээд аяндаа ингээ сайхан нийлээд ирнэ. За тэгээд ингээд гадаргуу дээр нь нөгөө том өрнүүд чинь дэвтцэн өрнүүд нь ингээд харагдаж байгаа. За ингээд зураг маань бэлэн болчоор тосолсон савнд хийгээд бүх гадаргуугийн сайхан тосолж байгаа. Өрөөний температурт нэг цаг юм уу цаг гарan хэмжээг нь 2 дахин том болтолн сайхан хөөлгөөд тэгээд хөөгөөд ирэхээр нь хөвлөнө. 3 жижигхэн дугуй талах хийвэлж болон төмөр тавир дээр тавиад үгүй болвол 8-ыг харьцан 4 гэдэг саваар 3 талах юм уу? 9-ыг харьцан 5 гэдэг саваар 2 талах гэхээр цаана арай жоохон илүү гараад байлаа. Би тгий хараа нэг жижиг талах хийсэн байгаа. За тэгээд талхаа хэвлэхдээ сайхан гурлаа илтээд нэг талаас нь ингээд ороогоод хэвлэнэ. Би болохоор зэрэг энэ бол эхнийх нь бол зүгээр нэг яг л хэвлдэг дөрвөлжин талхны хэвлдэг маягаар 2 талын чимхээд, ёроолын чимхээд ингээд савндаа хийгээд хийчин. Нөгөөх нь болохоор би овёсны бяцалсан овёсыг гадна талд нь ингээд наагаад арай нэг жоохон өөр маягаар арай өөр дүрс царайтай талах болох гэж хийж байгаа. Тэгээ овёсын дуртай хүмүүс бол энэ их дуртай байх гэж бодож байна. Тэгээд ус ингээд багсаар түрхээд гадна талын ингээд сайхан жоохон тийм нэлцгаатай болгоод тэгэхээр илүү нөгөө юм наалдахтай илүү. Тэгээд бяцалсан овёсоос ингээд сайхан түрхээд наагаад за ингээд нэг өөр маягийн талах хийж болох юм. За ингээд талхаа өрөөний температур нэг 30-40 минут юм уу тэр ирмэг дээрээс нь жоохон илүү гартан сайхан хөөлгөөд ингээд галгарууд нь тэгээ тавьчихна. За талхаа 100-нд хийхээс өмнө 100-аа
190 градус дээр одоо 20-30 минут халаагаад сайхан бэлдээ тавьчихна. Тэгээ 100-аа халахаар нь талхаа хийгээд 35-аас 40 минут жигнэнэ. Сайхан тийм боор шаргал өнгөтэй болтол нь харж агаад тэгээ жигнээд авчнаа. За талхаа гаргаад сайхан хөрөж байгаа туснаа. За тэгээд гадна тал дээр obvious дүрхсэн талх нь ямар болж байгааг би энд харуулж байна. Иймэрхүү хөөрхөн царайтай болж байна. За зүгээр жирийн талх маань болохоор гадна талтаа өрүүд нэгээд харагдаж байна. За энэ бол маш сайхан хамттай талх. Талхаа зүсээд ингээд харах юм бол нөгөө дэвтээсийн өрнүүд маань ингээд харагдаж байгаа. За тэгээд та нар 7 үрийн зөгийн балтай талхаа яаж хийх сурлаа. Амтрахын идээрээ.